боловсрсон телевиз Jed School of English хамтран үзүүлж байна. Англи хэлний асын зайн сургалт. Сайн бацхан үзэгчтэй англи хэлний авиа зүүн дунд чатны 7 дугаар хичээл эхэлж байна. Бид өнөөдрийн хичээлээр англи хэлний туслах үйл үг нь асуултанд team гэсэн богино хариултанд үгүйсгсэн өгүүлбэрт орохдоо хэрхэн дуудагдгийг үзэх болно. Ингээд хичээлдээ анхаарлаа хандуулцгаая. Үзэгчдээ өнөөдрийн хичээлээ эхлэхээс өмнөх хичээл дээр үтсэн зүйлээ эргэн санацгаая. Бид өмнөх хичээлээр pronunciation of pronouns буюу төлөөний нэр үгийг дуудахдаа чанга болон сул хоёр янзаар дуудаж сурсан байгаа. Ингээд хамтдаа дуудацгаая. You, me, he, she, him, her, we, us, them гэж дуудаж сурсан. Харин дараагийн хэсэгдэр pronunciation of contractions буюу туслах үйл үгийг товчлох үеийн дуудлага хэрхэн яаж дууддаг үзсэн байгаа. Ингээд жишээ харцгаая. I'll ask her. Харин үүнийг бид нийлүүлээд хурдан ярих юм бол Alaska буюу Alaska гэдэг үгтэй андуур удаж дуудаж магадгүй гэдгийг үзсэн. Ингээд үргэлжлүүлэн шинэ хичээл эхлэхээс өмнө нэгэн дасгалыг ажиллацгаая. Дараах асуултуудын туслах үйл үг эзэн биеийг зөв олж чадах эсгээ шалгаад үзээрэй. Энэхүү дасгалыг өнөөдрийн хичээлийг сурснаар ойлгох ба дасгалынхаа хариуг хичээлийн явцад хамтдаа хийж сурцгаах болно. Өнөөдрийн хичээлээр бид туслах үйл үгийн 3 хэрэглийг зөв дуудаж сурна. Auxiliary verb эхний хэсэг нь in questions буюу асуултанд хэрхэн яаж дуудагдах. In yes short answer буюу тийм гэсэн богино хариулт үед хэрхэн яаж зөв дуудагдах. Мөн in negative sentence буюу үгүйсгсэн өгүүлбэрт хэрхэн яаж зөв дуудахыг сурцгаах болно. Ингээд үргэлжлүүлэн туслах үйл үг нь асуултанд орохдоо хэрхэн дуудагдгийг дараах жишээнээс сурцгаая. Эхний жишээ байна. WH word буюу асуух үг, auxiliary буюу туслах үйл үг, pronoun буюу төлөөний нэр үг, main verb буюу үндсэн үйл үг. Тэгэхээр WH асуух үг маань stress буюу бид нэр өргөлттэй хэлнэ. Харин туслах үйл үг төлөөний нэрийг unstressed буюу өргөлтгүй хэлж өгөөд харин үндсэн үйл үгийг бид нар stressed буюу тодор хэлж өгөх байгаа. Ингээд жишээ үлбэр харцгаая. What do you think? Авиа зүүн тэмдэглэгийг хараарай. Том бөөрийнхий, хоёр жижиг бөөрийнхий том бөөрийнхий. Хоёр жижиг бөөрийнхий дээр бид нар дууг сул дуудаж өгөх хэрэгтэй байгаа. Ингээд дууг сул зөв дуудацгаая. What do you think? What do you think? Биш харин what do you think гэж дуудана. Жишээг хамтдаа уншицгаая. Удаанаар нэг удаа уншаад харин хурдан 2 удаа хэлж үзээрэй. Ингээд дагаад хэлээрэй. What do you think?
What have you done? Гэгээд what have you done? What have you done? Дараагийн асуулт байна. Where has she been? Where has she been? Where has she been? гэж дуудах нь. Дараагийн асуулт. What can you see? What can you see? What can you see? гэж дуудах ёстой наа. Мөн зарим тохиолдолд асуултыг маш хурдан хэлэхэд 3 үедээ дуудагддаг. Ингээд жишээ харцгаая. Эхнийх нь өргөлттэй, дундаа харин өргөлтгүй, төгсөлийн сэдэр өргөлттэй дуудах нь. Жишээ асуулт байна. What do you want? What do you want биш харин бид нар what do you want? What do you want? 3 үедээ юм шиг дуудаж анзаараарай. Дараагийн жишээ харцгаая. What does he do? What does he do? What does he do? биш харин what does he do? гэж хэлэх нэ. Дараагийн асуулт байна. Where you been? Where you been? Бид нар where have you been? биш харин where you been? гэж дуудах нь. Дараагийн асуулт. Where did he go? биш харин бид нар where did he go? Where did he go? гэж асуух нэ. Англи хэлний Оюутан дунд читний 7 дугаар хичээл үргэлжлэн хүрч байна. Бид өнөөдрийн хичээлээр англи хэлний туслах үйл үг нь асуултанд тийм гэсэн богино хариултанд мөн өгөөсгсөн өгүүлбэрт орохдоо хэрхэн дуудагддгийг үзэж байгаа лээ. Үргэлжлүүлэн бүгдээрээ хичээлийн эхэнд харсан дасгалыг хамтдаа хийцгээе. Эхний хэсэг нь what do you mean гэж тэмдэглэгдсэн боловч харин what do you mean? Do you гэсэн туслах үйл үг эзэн бий орж ирэх ёстой байсан байна. Дараагийн асуултыг харцгаая. Who have you told? Who have you told? Байсан байна. Who have you told? гэж бичжээ. Дараагийн асуулт нь What do you say? What do you say? Үүнийг бид нар бүтнээр нь унших юм бол What did he say? гэсэн асуулт байсан байна. Дараагийн асуултыг харцгаая. When do you start? When do you start? Үүнийг бид нар бүтнээр нь бичсэн бол When do you start? Туслах үйл үг эзэн бий байжээ. Тэгээд дараагийн хэмжиг харцгаая. Where is he gone? Where is he gone? Харин бүтнээр нь Where has he gone? гэж бичих ёстой байсан байна. Дараагийн хэмжиг харцгаая. How do you do? How do you do? How do you do? Бид нэр хурдан хэлэхдээ how do you do гэж дуудана. Сурсан мэдлэгээ ашиглан хамтдаа дасгал ажиллаа. Үргэлжлүүлэн тийм гэсэн богино хариултанд туслах үйл үг хэрхэн өргөлттэй дуудагдгийг сурцгаая. Дараах жишээг хараад дагаад уншаарай. Yes, I do. Yes, I do. Do туслах үйл үг товчлогдож дуудагдахгүй мөн өргөлтгүй дуудагдахгүй харин do гэж тод дуудагдчих ёстой байна. Дараагийн жишээг хараарай. Yes, I have. Yes, I have. Yes, I've гэж дуудаж болохгүй харин yes, I have гэж дуудах нь. Дараагийн жишээ. Yes, I will. Yes, I will. Өндөр бид нэ yes, I'll гэж товчж дуудаж болохгүй мөн yes, I'll гэж өргөлтгүй хэлж болох байх нь yes, I will гэж хэлэх нь. Дараагийн жишээ. Yes, I can. Yes, I can. Дараа. Yes, I did. Yes, I did гэж бүх туслах үйл үг өргөлттэй дуудагдана. Мөн туслах үйл үгийг өгөөсгсөн өгүүлбэрт өргөлттэй дууддаг байгаа. Ингээд жишээ харцгаая. I don't know. I don't know. Don't гэсэн өгөөсгсөн туслах үйл үг энэ дэр өргөлттэй хэлж байгаа сайн анзаараа дагаад хэлээрэй. I don't know. Дараагийн жишээ хэлбэрээ. I haven't done it. I haven't done it. гэж хэлэх нэ. Дараагийн жишээ. He won't say anything. He won't say anything.
Дараагийн жишээ. I can't help. I can't help. гэж дуудана. Харин дараагийн жишээ. We didn't go there. We didn't go there. гэж бүх туслах үйл үүсгэсэн тохиолдолд өргөлттэй дуудгийг сурлаа. Үргэлжлүүлэн нэг дасгал ажиллацгаая. Дараах асуултуудад ямар туслах үг болон эзэн бий байхыг сонсоод бичээрэй. Where do they live? Where do they live? Where do they live? Where do they live? What did she say? What did she say? What did she say? What did she say? Where will they work? Where will they work? Where will they work? Where will they work? What did you see? What did you see? What did you see? What did you see? Where have they gone? Where have they gone? Where have they gone? Where have they gone? Who did you meet? Who did we meet? Who did we meet? Who did we meet? Where will he sit? Where will he sit? Where will he sit? Where will he sit? When will it end? When will it end? When will it end? When will it end? Where have you been? Where have you been? Where have you been? Where have you been? Who is she asked? Who is she asked? Who is she asked? Who is she asked? Дасгалаа зөв хийсэн гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн хичээлээрээ бид англи хэлний туслах үйл үг нь асуултанд тийм гэсэн богино хариултанд мөн үүсгэсэн үйлбэрт орохдоо хэрхэн зөв дуудгийг үзэж байгаа лээ. Харин одоо өнөөдрийн хичээлтэй холбоотой нэгэн дуу хамтдаа сурцгаая. Дуучин Адам Ламберт Pink нарын хамтран дуусан What Do You Want From Me дууг дагаад дуулаарай. What do you want from me? What do you want from me? Yeah, I'm afraid. What do you want from me? What do you want
you down. So just don't give up. Working it out. Please don't give in. I won't let you down. It makes me feel. Need a second to breathe. Just keep coming around. Hey, what do you want from me? Just don't give up. I'm working it out. Please don't give in. I won't let you down. It messes me up. Need a second to breathe. Just keep coming around. Hey, what do you want from me? 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 Дуугаа сонсохдоо өнөөдрийн үтсэн туслах үйлрүүгийн дуудлага сайтар болцсон гэдэгт итгэлтэй байна. Ингээд англи хэлний авиа зүүн-дүнчний 7 дахь хичээлийн хүрээд өндөрлөж байна. Бид өнөөдрийн хичээлээр туслах үйлрэг, асуултанд, тийм гэсэн богино хариултанд үүсгэсэн өгүүлбэрт орохдоо хэрхэн дууддгийг сурлаа. This is the end of today's lessons. Let's learn more next week at this time. Bye. Жид англи хэлний сургууль дөрмөц суурилсан 100% англи хэлээр ярих, унших, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлэх шинжлэгдсэн хөтөлбөрөөр ерөнхий болон академик англи хэлний сургуулиудаа эсэл тавьж эхэллээ. Jid School of English. Таны амжилтын жигүүр болсон 20 жил. Jid School of English.